судрын энэ метр энэ судрын бүлэг үрээр нэгэд аваад үзвэл тус тусдаа цаанаа нэг их агуулх утга учир хүмүүс бидний одоо аж амьдрал зөвхөн насны аж амьдрал биш. Дараагийн олон төрөл урд дамжижсэн олон төрлийн одоо үйл ажлыг засах залруулах, сайн болгох. За зөв одоо амьдрах, зөв явах сэтгэл оюуны олон сайхан үдсүүдийг энэ судрал багтааж одоо өгүүлсэн, зарлуулсан байдаг юм аа. За энэний нэг нь бол энэ 4-р бүлэгт намжлах бүлэг гэж байгаа. За зүүдэндээ намжлах бүлэг гэж одоо судрынхаа үгээр бол ингэж нэрсэн юм бүлэг бий. За энэ бүлэгт намжлах гэдэг юуны учир утгатай юм бэ гэхээр бид бол бүгдээрээ сайн сайхан амьтан болгон сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа. Бүгдээрээ жаргахыг хүсэж байгаа. Хинч зоохыг одоо хүсэхгүй л дээ. За тэгвэл сайн явахын чинь нэг үйл хэрэг нөхөр сайн үйлийг бүтээх хэрэгтэй. Муу үйлээ орох хэрэгтэй. Муу үйлээ орохын тулд ихээр урд хийжсэн юм уу? Цаашдаа хийх гэж байгаа магадгүй. Одоо хийж байгаа гэх мэт 3 цагт байж байгаа. Муу хийсэн бүхнээ хүн одоо ойлгож тэрнийхээ бурууг нь мэдэж ухаарч тэгээд тэрнийг одоо дахиж хийхин төлөө намжлах. Тэрнийгээ боомтлох. Тэрэндээ гимших гэсэн ийм одоо сэтгэл санааны их агуулх эрдэмүүд одоо энд багтаж идэг. За энэ намжлах гэдэг бүлэг бол энэ саяны хэлсэн зүйлүүдийг бол бүгдийг нь багтааж байгаа юм. За бид бол нүгэл хийхдээ ганц өнөөдөр энэ насаараа юмыг хязгаарж болохгүй л дээ. Нүгэл хийдэг 3 янзын үүд байдаг гин. Одоо биеэрээ хийдэг нүглүүд байна. Хэлээр хийдэг нүглүүд байна. Сэтгэлээр хийдэг нүглүүд байна. Буруу ажлууд, дандаа буруу явдлууд. За энээсээ болоод ягаад энийг намжилж байгаа юм гэхээр энэ буруу ажлаа намжлахгүй бол буруу үр дагавар гараад идэг. Биеэр хийдэг 3 биеийн зовлон гарна. Хэлээр хийдэг 4 буруу зүйлийн үр хэлний 4 зовлон гарна. Бүр явсараа сэтгэлээр хийдэг 3 үр сэтгэлийн 3 муу зүйл гардаг. Тэгвэл бид зовхгүй гэж бодвол энэ 3 зүйлээ энэ 3 үүдээр хийдэг энэ буруу ажлуудаа намжилж, гимшиж тэгээд цаашдаа өгөн төлөө. Тэрний оронд одоо сайн 3 үүдээрээ сайн цагаан буйныг бүтээе гэвэл одоо юуны төрөнд намжлах гэсэн энэ одоо бодлыг, үзлийг өөрийнхөө сэтгэл санаатай нийлүүлж ингэж явах хэрэгтэй гэж энэ 4-р бүлэгт намжлагын бүлэг гэж гарч ирж байгаа. За ийм учраас бид альва хийсэн муу зүйлээ намжиж сайн сайхныг бүтээхийн үндэс болгож энэ 4 дахь бүлгийг бол одоо монголчууд олноорооч хүртэл уншиж ирсэн байна, ганцаараач хүртэл уншиж ирсэн байна. Хийсэн одоо муухай зүйл одоо намжлахын тухайд бол энийг арилгахын тухайд бол энэ бүлгийг бол уншдаг юм аа. За ингэснийхээ үр дүнд бас бие сэтгэл өөрөө бас ариуслыг болдог. Тэр муу юм хийгээд ирэх сэтгэл санаа хүртэл өөрөө одоо гэрэлгүй болоод харанхуулагдаад ирд юм байна л да. Хэлээрээ хийжсэн дөрвөн зүйл худлаа хэлээд байхаар ч хүн өгн орхоо гэдэг юм байна. Хов зөгөөд байхаар ч улс амтан хоорондоо эвгүй болдог юм байна. Атаач өтөө яриад хүнийг ширүүн загнаад байхаар хүмүүс ирд нөхөрлөдөг юм байна. Гэх мэтэр өнөө хэлээр хийдэг, биеэр хийдэг, сэтгэлээр хийдэг 3 чинь миний сэтгэлд, миний биеинд ингээд оршоод байхаар цаашдаа сайн зүйл намайг тойрно гэж өртөө өгдөг юм байна. Тийм учраас эхлээд энэ муугаа мэдэж эндээ гэмшиж арилгах нь хамгийн чухал гэдэг үднээс энэ бүлгийг бол одоо айлдаж. За энэ бүлэгт байна да биеийн хийсэн 3 зүйл хийгээд, хэлээр хийсэн 4 зүйл хийгээд, сэтгэлийн зүйл 3 тус энэ бүгдийг нь намжлая гэж ингэж гарч байгаа. Тэгэхээр энэ саяны хэлдэг 10 хар 3 өдөр хийдэг 10 хараа эхлээд хүн зөв ойлгоод зөв таньж мэдж гимээж нь цаашаа 10 цагаанд орох үүд нь энэ намжлагаас эхэлдэг юм а гэдэг энд ингэж хэлж байгаа. За бидний хийсэн нүгэл дотор бол бас олон янзын юм бий л дээ. Олон янзын байд. Энэ дотор бид одоо ижаавтай холбоотой сайн сайхан өөрт нь тусалсан хүнд одоо хортой ажил хийсэн муу сансан буруугаар үйлдсэн зэрэгээ одоо намжиж байгаа ийм хэсэг бий. За энэ дотор юу гэхээр бид одоо хамгийн ачтай сайн хүн бол бидний дотор одоо аав ээж нь 2 хүн байгаа шүү дээ. Одоо удахгүй ингээд бурхан багшийн ижийнхээ ачийг хариулсан 40 өдрөгээ тэмдэглэх гэж байна. Энэ 40 өдрөө бид нар юу хийдин гэхээр надад тусалсан намайг өдий зэрэгт хүний зэрэг хамгийн наандаж одоо намайг хүний зэрэгтэй хүн явахад минь өдий дэтэй явахад нь тусалсан тэр цагшгүй ачтай хүмүүсийн ачийг нэг удаа ч гэсэн ганц өдөр ч гэсэн бас санаж бас нэг ач тусны хариулсан гэдэг сэтгэлээ өөрлөх юм бол өөрлөж энэ номыг унших юм бол одоо бас одоо ач тусыг хариулахад нэгэн их төхөм тусгуулж болох юм одоо үйл болох юм аа. Ингээд удахгүй болох гэж байгаа нь 22-ны бурхан багшийн их дүүцэн өдөр бүгдээр одоо энэ алтан гэрэл судар. За тэрний дотор намжлахын бүлгийг одоо олноороо уншиж
буюу харахад аав ээжийн тусыг ачиг хариулахаас ахвал их болсон хамаагаантай тусыг хариулахад тустай ачтай нэгэн одоо буян болно гэж сүслэл залбирч байна.